Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нөхдөсөнд тань зөвлөн хүргэж байна. Өнөөдөр бид нэр өөрчлөлтийн үйл явцын талаар ярилцахыг хүсэж байна. Та нарын хэдэн амьдралынхаа зарим талбарт өөрчлөлт хийхийг хүсэж байна? За эхлээд би танараас нэг асуулт асууя. Та нарын хэдэн өөрийгөө өөрчлөхийг хүсэж байна вэ? Бид ихэвчлэн нөхцөл байдлаа өөрчлөхөөс өмнө өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй гэдгийг мэддэг үү? Та энэ талаар мэдэх үү? Тийм ээ. Ихэнхдээ бид өөрчлөхийг хүсдэг. Гэхдээ Бурхан бидний нөхцөл байдлыг ашиглан өөр лүгээ хандуулдаг бөгөөд эцэст нь Бурхан өөрийнхөө хүссэн зүйлийг бидний амьдралд хийх боломжтой болгодог юм. Бурхан бидний асуудлуудыг бүрэн дүүрэн авахаас өмнө бид өөрсдөө эцээ хүртэл явдаг. Яагаад гэвэл бид их хүчтэй, бидний зарим маань ийм байдлаар илүү удаа явдаг. Учир нь өөрчлөлтийг өөрөө хийх гэж оролддог учраас шүү дээ. Бидэнд маш сайхан санаанууд байдаг. Бүр Бурханы төлөө хүртэл сайхан санаа төрдөг. Тэгэхээр Бурхан минь та энийг хийж чадна шүү дээ. Та хэзээ нэгэн цагт ингэж байсан уу? Бурхан минь та энийг хийж чадна. Тэрэнд бидний л зөвлөгөө хэрэгтэй байгаа юм шиг л ярина шүү дээ. Тэгэхээр өөрчлөх гэдэг үг бол ховсон өөрчлөгдөх, бас мөн чанар нь өөрчлөгдөх, үйл ажиллагаа нь өөрчлөгдөх, эсвэл нөхцөл байдал нь өөрчлөгдөх, бас хувирах гэсэн утгатай. Тэгэхээр шинэ итгэгчдийн голдуу шинэ хүмүүс гэж нэрлэдэг үстэй. Яагаад гэвэл хэн нэгэн Христ дотор байгаа бол тэр шинэ болж өөрчлөгдсөн байдаг учраас. Түүний дотор ямар нэгэн гайхалтай өөрчлөлт бий болсон байдаг. Магадгүй тэр өөр харагдахгүй ч болох юм. Магадгүй жин ихтэй байсан бол тэр хിവэрэл харагдах байх. Халдсан байсан бол халдсан хിവэрээ ямар ч ялгаагүй байгаагаараа харагдах байх. Ихэнх өдрүүдэд тэр нэг их өөр үйлдэлүүд хийхгүй. Харин тэр магадгүй арай илүү баяр хөөртэй, арай илүү амар тайван болсон байх. Гэхдээ л бидэнд ижилхэн асуудлууд байсаар л ах болно. Тэгэхээр бид шинэ бүтээл болсон хэрнээ яагаад хуучин байдлаараа, хуучин арга замаараа үйлдсэн байдаг юм бэ? Энэ их энгийн зүйл л дээ. Бурхан бидний дотор ажиллаа хийсэн, тэрний өршөөл нэгүслэр бид зөвхөн итгэлээрээ энэ зүйлийг хүлээн авсан учраас энэ бол биелэг учраас юм. Бурхан биднийг хүлээн авч бид дахин төрсөн. Энэ бол бидний хийж чадах, бид өөрсдөө олж авч чадах зүйл огтхонч биш. Би энэ талаар судалж байхад нэг шин санаа төрсөн. Энэ бол хувиргагч залгуур. Хэрвээ та ийш тийш аялдаг бол энийг ямар их хэрэгтэй зүйл болохыг мэдэх болно. Хэрвээ надад эдгээрээс нэгэн ч байхгүй бол би эндүгэ хананд залгаад шууд шатаах болно. Тэгэхээр хананд байгаа захилгааныг Бурхан гэж төсөөлцгөөе. Хэрвээ бид Христгүйгээр дамжихгүйгээр өөрсдийн нөхцөл байдалтайгаа Бурхантай холбогдохыг хүсвэл Бурханы ариун байдалтай бидний ариун бус байдал зөрчилдөж бид тэрний оршихуйд амьд үлдэхгүйд хүрэх болно. Тэгэхээр Христ биднийг хувиргагч болсон юм. Тэр бүх зүйлийг зөв хийсэн учраас Бурхантай залгагдсан. Харин дараа нь бид очиж тэрнтэй холбогдож зөвхөн тэргээр дамжуулан бид Бурхантай холбогдож чадна. Тийм ээ, Бурхантай залгагдсан. Тэгэхээр бид Бурхантай холбогдож чадах болж байгаа юм. Би чамдан та хувиргагч авахгүйгээр хаашаач гардаггүй. Харин би та нарыг хувиргагч болох Иесус Христтэйгээ байнга холбоотой байгаарэ гэж урамшуулмаар байна. Учир нь та түүгээр дамжин Бурхан руу очиж чадна. Тэрүүгээр дамжин та зөвтгөгдсөн гэдгээ мэдэх боломжтой. Тэрний нэрээр та Бурханд ойртон очиж альва зүйлсийг асуун залбиралдаг. Нэг сайн мэдээ гэвэл бид хаанч байсан Бурхан бидний талд байдаг юм шүү. Бид төгс залбирагч болж чадна гэж би боддоггүй. Хэрвээ бид Иесусийн нэрээр очихгүй л бол Бурхан биднийг хүлээн авч хариулдаг байх ямар ч залбирал байх боломжгүй юм. Гэхдээ бид Иесусийн нэрээр залбирал би зөв зүйл яриаггүй байсан ч гэсэн Иесусийг хүлээн авч Бурхан эцэгтэй танилцуулахаас өмнө засч залруулна. Тэгээд энэ бүхэн төгс төгөлдөр залбирал болон сонсогдож Бурхан бидэнд хариултаа өгдөг юм.
тэрнтэй холбоотой бай. Энэ дэлхий дээр таны хийдэг хамгийн муу зүйл бол тэрнтэй холбоогүй байх. Заримдаа та цэнгээсээ салгагдаж өөрийн хүч чадлаараа явах юм бол хэсэгтэл өөрийнхөө нөөцөөр явна. Тэгээд л цахилгаан залгаж цэнэглэх хэрэгтэй болно. Хэрэв хүн Христ дотор байвал тэр нь шинэ бүтээл юм. Хэрэв тэр өөрчлөгдсөн бол дотроо шинэ бүтээл болсон байгаа. Иохан 3:9-ийг харцгаая. Бурханаас төрөгч ямар ч хүн нүгэл үйлдэдэггүй. Тэгэхээр энэ нь нүгэл хүн үйлдэхгүй гэсэн үг биш. Нүгэл хийхгүй ч гэж хэлээг байна. Харин тэр зариутаар мэдсээр байж дадал зуршлаараа нүгэл үйлдэхгүй гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл Бурханаас төрсөн хинч хэрвээ та үнэхээр Бурханаас дахин төрсөн бол зарим нэгэн өөрчлөлт танд гарч ирэх болно. Энд итгэх хэрэгтэй. Амен. Бид Бурхантай хамт явах тусам үргэлжлүүлэн өөрчлөлтүүд гарсаар байх ёстой. Зөв шударга хүний зам нь өдөр бүр улам гэрэлтэж, гэрлэн нэмэгдэж байдаг юм. Бид тэрний дүр төрх рүү алдраас алдар руу өдөр бүр өөрчлөгдөж байдаг. Бид өөрчлөгдөх үйл явцын дунд амьдарч байдаг бөгөөд төгс болсонгүй гэж Бурхан уралдаггүй шүү дээ. Бидний хинэн ч төгс болохгүй. Илч Паул би хараахан хүрээгүй. Гэхдээ би нэг л зүйлийг хийсэн, би урагшаа зүтгэн тэмүүлсэн гэж хэлсэн. Христ дотор та хараахан хийх ёстой зүйлээ бүрэн гүйцэж дуусгаагүйхээ төлөө өөртөө уурлаж, буруутгалыг мэдрэх өөрийгөө яллах хэрэггүй. Үнэн хэрэгтээ хэдий ч нэ өөртөө буруутгал шүүлт зэмлэлийг тань төдий ч нэ өөрчлөлтийн үйл явц байгаа болно. Болохгүй байгаа сул тал дээрээ төвлөрөх нь тэр асуудлын хүчийг нэмж улам бүр хүчтэй болгож байдаг. Яагаад Бурханд итгэгч хүн нүглийг зариудаар дадал зуршлаараа мэдсээр иж хийдэг вэ? Ягаад гэвэл Бурханы мөн чанар тэний дотор байгаа учраас юм. Бүгдээрээ Бурханы мөн чанар миний дотор байна гэж хэлэхгүй юу? Та нарын нэг хэсэг хугацаанд гаргаад би Бурханы орших газар гэж бодохыг хүсэж байна. Нүдэ анаад Бурхан миний дотор амьдардаг гэж хэл. Энэ талаар бодоорой. Одоо бидэнд Христ итгэлт хүн байхын утга учирын талаар ярилцах цаг байна. Чи Христэд итгэгч үү? Тийм ээ, би сүм цуглаанд явдаг Христэд итгэгч байна гэдэг бол энэ биш ээ. Зөвхөн юм гаргийн өглөө сүм рүү 45 минут яваад тэндээс хурдан гарт тэргээр хурдан гарч явахыг тэссэн ядан хүлээхээс хамаагүй илүү зүйл юм шүү гэдгийг би хэлж байгаа юм. Энэ бол бүрэн төгс Христэд итгэгч биш ээ. Таавал Бурханы орших газар, тиймээс та хаашаач явсан газар бүртээ Бурханыг төлөөлж байдаг. Библиэлд бид бол Бурханы хувийн төлөөлөгчд ба биднэр дамжуулан энэ дэлхийд урайгаа өгч байдаг юм шүү гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бид Христэд итгэгч гэж наасан бичгээс илүү байх хэрэгтэй. Бидэнд дахин төрөлтөөр ирдэг ариун сүнсний бүхий л сайн үр жимс хэрэгтэй. Энэ бүхэн тэрний дотор байдаг. Та Христийг хүлээн авах үед та ариун сүнсийг хүлээн авдаг. Аав, Хүү, ариун сүнс таны дотор байгаа. Бурхан хоёр газарт тэрний сэнти тэнгэрт мөн дэлхий дээр бидний дотор амьдардаг. Тэр бидний дотор ховчлон амьдардаг бөгөөд биднийг мөн нэгэн бие болгон нийлүүлдэг. Энэ талаар бүгдээрээ бодоорой. Миний нэрээр 2 ба 3 хүн цуглах юм бол би тэдний дунд байх ёстой болно гэж хэлсэн байдаг. Хөөх, Бурханы мөн чанар бидний дотор байна. Би тайлбар Библи дуртай. Энд надтай адилхан хүмүүсийн тухай байдаг юм. Энэ талаар Бурханы мөн чанар тэрний дотор байдаг, тэрний зарчмад үйлчилдэг, тэрний тэнгэрлэг үр суулгагдсан байдаг бөгөөд тэрээр гим үйлддэггүй гэж хэлжээ. Энэ нь Христэд итгэгч хүн нь гим үйлддэггүй гэсэн үг биш. Харин тэр дахин төрсөн учраас, Бурханы хүүхэд болсон учраас гим үйлдэж чаддаггүй гэж хэлсэн байна. Тэгэхээр та зүгээр л явж байгаад гимтэн бочихгүй байгаа зү. Тэгэхээр та жинхнээсээ дахин төрсөн үгүй юу гэдгийг л энд яриад байгаа юм. Хэрвээ та гимтээ залбирагч бол юу ч өөрчлөгдөхгүй гэдэг талаар л яриад байгаа юм биш. Харин та өөрийгөө Бурханы нэгүсэлд бүрэн тавьж өгсөн эсэх, та гимтэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн эсэх, та амьдралдаа Бурханыг орж ирээч гэж гуйсан эсэх. Мөн таны амьдралд эерэг өөрчлөлтүүдийг бий болгохоор ариун сүнстэй хамтлан ажиллаж байгаа эсэх талаар л яриад байгаа юм шүү дээ. Та хараахан төгс суулаагүй.
Танд асуудлууд байсараа болно. Танд олон ачаанууд байсаар байгаа. Хүрэх газараа хүрээгүй байсан ч гэсэн харин байрандаа зогссоор байхгүй төлөө бурханд талархаарай. Би танд нэг чухал зүйлийг хэлье. Та хүрэх газар тань хол гэж шантрахаасаа илүү харин хэр зэрэг хол явсан байгаадаа сэтгэл хангалуун баяртай байгаарай. Би нэг дахин хэлье. Та хүрэх газар хол байна шүү гэж шантрахаасаа илүүгээр харин хэр зэрэг хол явж чадсан байгаагаа хараад сэтгэл хангалуун баяр хөөртэй байгаарай. Хэрвээ та ариун сүнсийг сонсох юм бол таныг хэр зэрэг хол явсныг тань бас бурхан таны амьдралд юу хийснийг сануулах болно. Харин муу ёрийн сүнсийг сонсвол бүхий л зүйл дээр та тийм биш үгүй гэж хэлэх болно. Хамгийн сонирхолтой нь Библиэлд би биш гэсэн нэгч бичээс байдаггүй. Харин Библиэлд би бол хайрлагдсан, би бол бурхнаар зөвтгөгдсөн, би ариусгагдсан, би цагаатгагдсан, би бол бурхны хүүхэд, би хайрлагдсан гэсэн үгнүүд байдаг. Ийм үгнүүд зөндөө байдаг шүү дээ. Тиймээс чамайг үгүйсгсэн бүх зүйлийг сонсох үедээ энэ бол чөтгөрийн дуу хоолой гэдгийг санаарай. Тэгээд таны хийж чадах зүйл бол тэрэнд талархах. Тэгээд намайг ямар муухай гэдгийг сануулж өгсөнд баярлалаа. Харин намайг босгохын тулд бурхан хамт байгаа нь ямар сайн хэрэг вэ гэж хэлээрэй. Ширээгээ тэрнлүүгээ буруу харуулаад тавьчих. Тэгээд таныг буснуулж чадахгүй болохоор харамсах болно. Бичээс бол сайн. Тэнгэрлэг үр. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Тэнгэрлэг үр бидний дотор суулгагдаж бүхий зорилгын төлөө бид бурханлагаар жирэмсэлсэн. Бидний үр бидний сүнсний хөвлөлд таригдаж хүүхэд томродгийн адил. Бид сүнслэгээр өсөж бүх зан чанараараа Христтэй адил болсоор байдаг. Иесус хэрв та нар намайг харсан бол эцгийг харсан. Харин бидний хувьд хэрв чи намайг харж байгаа бол Иесусыг харсан гэсэн үг хэлж чадаж байгаа юм бол ямар гайхалтай байх вэ? Би хараахан ингэж хэлж чадахгүй. Гэхдээ би өссөөр байгаа. Паул би Иесусыг дагдгийн адил намайг дагагчид, дуурайгчид бай гэж хэлсэн. Надад ингэж хэлэх зэрэг байхгүй. Зүгээр л намайг хар. Хэрв та нар миний хийдгийг хийх юм бол та нар маш сайн өсөж хөгжих болно. Учир нь би Христийг дагдаг учраас. Заримдаа хүмүүс их л эрс хатуу зүйлсийг хэлж байдаг. Харин итгэгч бид нараа тийм зүйлсийг ярих юм бол биднийг тэр сүдэлтнүүд гэж хэлж болно, тийм үү? Христийн дотор хэн бэ? Ямар их хайрлагдсан? Тэдний дотор ямар их нөөц байгааг хүмүүст мэдүүлж өгөх нь маш их чухал байдаг. Энэ бүх зүйл гаднаа харагдахгүй байгаа ч гэсэн тэдний дотор байсаар өсөж том болсоор л байдаг. Та газарт үр тариад, усалж, арчилж, хогийн ургамлын төвөл үр өсөж дээшээ гардаг. Ургадаг шиг адилхан юм. Үр ургахгүй байгаа шалтгаан нь хөрс нь муу байгаа гэх. Харин бид бурхны хөрсөнд тарих юм бол хөрс хизээд сайн байх болно. Амен. Тэр өөрийгөө бидний дотор хувьчлан тарьсан бөгөөд мөн нэгэн бий болгож дуудсан. Тэгээд бид өссөөр байна. Тэгэхээр өсөлт ирэхээс өмнө зарим нэгэн хүнд хэцүү зүйлс ирдэг шүү дээ. Би тэдэнд хэлэх болно. Ихэнхдээ өсөж том болохоос өмнө зарим нэг хүнд хэцүү зүйлс ирдэг. Энийг бид үгэн дээрээс харж болно. Юугаач бид өөрчлөгдөх хэрэгтэй. Энэ бол би өнөө өглөө та нарт хэлсэнтэй адилхан. Би найз Фэнитэй хандаж чамд бардамлын ямар нэгэн зүйл байна уу гэхэд тэр надад чамааг энэ талаар заах хүртэл надад ямар нэгэн бардамнал байгаагүй гэж хэлсэнтэй адилхан зүйл байгаа юм. Тэгэхээр юу гэж танд байсан гэдгээ ч мэдэхгүй тийм зүйлийг та өнөө орой олж мэдэх болно. Надад маш олон асуудал байсан гэдгийг би мэддэггүй байсан. Хүн бүр л асуудалтай гэж боддог. Би Дэвиг өөрчлөхийн төлөө залбирсаар л байсан. Харин бурхан надад Дэв бол асуудал биш ээ гэж хэлсэн юм. Тэгээд л би ойлгосон юм. Гэхдээ тэр үед би ойлгоогүй байсан юм. Би тэгэхээр хэрвээ тэр асуудал биш юм бол хэн асуудал байж таарах вэ гэж бодсон. Тэнд ерөөсөө би ба бурхан л байсан. Энэ байж боломгүй зүйл шүү дээ. Юугаач бид хизээч өөрсдөө асуудал гэж бодож үздэггүй шүү дээ.
Юугаач жинхэнэ сүнслэг өсөлт бол ариун сүнсний ятгалгыг хүлээн авах чадвартай байх, мөн өөрийгөө шүүхгүй байх чадварыг хэлдэг гэж би боддог. Өөр нэг асуудал надад байна. Үгүй бид бурхан минь баярлалаа, та намайг хайрлагт баярлалаа. Намайг ганцаараа минь орхихгүйгээр миний муу мухай зүйлд нэгүсэнгүй хандаж намайг хангалттай ихээр хайрладагт баярлалаа. Үнэн намайг их чөлөөтэй болгодог учраас би үннийг илүү ихээр мэдхийг хүсэж байна гэж хэлэхдээ бид энийг ойлгодог байх хэрэгтэй байна. God wants to restore man to the original plan that he had for him in the garden. Бид бүгдээрээ өөрчлөлтийн үйл явц донд байгаа. Бүрэн гүйцэд ховчлон өөрчлөгдөхөд өөрөөр хэлбэл өөрчлөгдөхөд хэрэгцээтэй бүхий л зүйлсээр бурхан биднийг хангадаг. Тэр биднийг сэргээдэг. Биднийг анх бүтээгдсэн дүр төрхөд маань буцаан авчирна. Сатан хүний амьдралд оролцож эхлэхээс өмнө бурханы бүтээсэн зорилгын дагуух байр суурьнд маань буцаан аваачдаг. Бурханы төлөвлөгөөний дагуу Эден цэцэрлэгт анхны зорилгын төлөө хүнийг сэргээхийг бурхан хүсдэг. Тэрнтэй хамт нөхөрлөх, цаг үргэлж хамт байснаар тэрнээс ухаарлыг олж авах санааг чинь зовоож байгаа олон асуудлыг тэр өөрөө халамжлан анхаарах гэх мэт олон төлөвлөгөөнүүд тэрэнд байдаг байсан. Бас та нарт нэг зүйлийг хэлье. Заримдаа бурхан таны бодож амжаагүй зүйлсийн талаар санаа тавьдгаа зүгээр л харуулж мэдүүлэх дуртай байдаг юм. Өнгөрсөн 7 хоногт надад үнэхээр онцгой хайр хүрэмнийг үйл явдлуулсан. Заримдаа би хүмүүс над руу их өвөрмөц зүйлсийг илгээсэн байгааг хүлээн авдаг. Хүмүүс заримдаа хайр татам зүйлсийг илгээж байсан. Тэр ч байтугай өөрөө л өхийг хүссэн зүйлээ надад юу бодогдох, ямар бах талаар бодохгүйгээр над руу илгээдэг. Тэр бол дэлгүүрээс худалдаж авах эрх бүхий $85 бэлгийн карт илгээсэн юм. Тэгэхээр надад та энд байгаа бол магадгүй телевиз үзэж байгаа л битгий гомдороо энэ зүйл хамгийн зөв зүйл гэж болж эзнээ олж очсон юм шүү. Яг одоо үннийг хэлэхэд надад түлхүүр байхгүй хат би юу хийх вэ? Тэгээд би бодлоо. Надад хэн нэгэн яагаад энийг илгээж болохгүй гэж. Харин хүмүүс байгаа зүйлээ өгдгийг би мэднэ. Харин бурхан энийг юу янаас илүү хамгийн нандин үр мэт хардаг юм шүү. Тийм ээ, би хэн нэгний өгсөн зүйлийг өрн таран хийх дургүй. Тэгээд л би няравтаа өгдөг. Энэ талаар бараг сар шахам юу хийх вэ, яах вэ гэж бодож байлаа. Би энэ зүйлээр юу хийхээ мэдэхгүй байна. Тэгээд би охиноосоо хэрэгтэй бол энэ зүйлийг авах уу гэж асуухт охин би тийш явах хэрэг байхгүй гэлээ. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа өнгөрсөн 7 хоногт би өөрийнхөө сургагч багштайгаа ажиллаж байлаа. 7 хоногийн 3 өдөр нь сургагчтайгаа ажилладаг л да. Тэгээд яг ажлын дундуур манай сургагч би өнөөдөр явах хэрэгтэй байна. Би тракторын сэлбэгийн дэлгүүр орж зарим нэг зүйлсийг авах хэрэгтэй байна гэж хэлсэн юм. Байцаараа. Надад танд өгөх бэлэг байна шүү. Хамгийн хөвгөлтэй нь тэрний авсан сэлбэгийн үнэ нь $85 64 цент болсон юм да. Миний сургагч бид хоёр хоёулаа адилхан итгэгчид. Эмэгтэй хүн бэлгээ зөв зүйтэй ашиглахт нь бас миний сургагч багш сэлбэг авахт нь бурхан үнэхээр анхаарал тавьсан гэдэгт та итгэж байна уу? Энд миний сургагч багш сэлбэг авахдаа мөнгөө төлж чадах байсан уу үгүй юу гэдэг талаар огт яриаг байна шүү. Тэрний тракторын сэлбэг авахд бурхан ямар гайхалтай аргаар ажиллаж байгааг харахтаа л бид яг л жаахан хүүхэд гжигдүүлсэн юм шиг баярлаж хөөрсөн юм шүү. За альвэ бурханд талархал өргөе. Тэгэхээр бурхантай харилцаатай байгаа үед ийм зүйлс бий болдог. Би хүмүүс цаг үргэлж өөрсдийн гэсэн шашинлаг итгэлийн төлөө Иесус нас бараагүй. Харин тэрнтэй гүнзгий ойр дотн Христээр дамжуулан амьд харилцаатай байхын төлөө бас бүх зүйлийн талаар тэрнтэй ярилцдаг байхын төлөө бас бүх зүйлд тэр санаа тавьдаг, бүх зүйлд тэр өөрөө оролцохыг хүсдэг гэдгийг мэдрүүлэхийн төлөө тэр нас барсан юм а гэж хэлдэг юм. Бурхантай ойр дотн харилцана гэдэг бол гайхалтай зүйл. Тэр таны хамгийн сайн найз. Тийм биш. Тэр үнэхээр сайхан зүйл биш гэж юу? Би чамайг хизээч орхихгүй, хизээч мартахгүй. Над руу авчир би санаа тавина. Бидний цаг үргэлжлэний зүйлийн дор байлгахыг эзэн хүсдэггүй. Бид сүүл биш толгой, доор биш дээр бидэнд эрх мэдэл хүч чадал байгаа гэдгээ мэдээсэй гэж эзэн хүсдэг.
Танд хүч чадал байгаа учраас айж хулж байгаа болох хэрэгтэй. Би чадахгүй гэж хэлэхээ болон харин Христээр дамжуулан би чадах болно. Би чадна гэж хэлэх хэрэгтэй. Тэр биднийг хизээч стресс дарамт доор, дайралтанд доор байлгахыг хүсдэггүй. Та хүмүүс рүү очивол сайн уу дажгүй юу? Өнөөдөр би ёстой дайралтын дотор байна. Сайн уу дажгүй юу? Би дарамтын дотор байна. Харин юу гэж нэг удаа бурхан надад хэрвээ чи дайралт дарамт төсвөртэй байх юм бол цаг үргэлж дайралт дарамтанд байхгүй гэж хэлсэн юм. Бид дайн байлдааны хандлагатай биш, харин Иесусийн дотор байдаг бид эхэнд харьяалагдгаа мэдэж амьдрах хэрэгтэй. Мөрөн дээрээсээ ийм хандлага авч хаяа толгоогоо өргөх хэрэгтэй ш. Амен. Иесус Христээр дамжин таны дотор Бурхны хүч байгаа. Таны дотор Бурхны мөн чанар байгаа. Та өдөр бүр тэрний дүр төрхөө хэлбэржин өөрчлөгдөж байгаа гэдгийг ойлгож ухаараарай. Амен. Тэгэхээр бид бүгдээрээ өөрчлөгдсөн байхыг хүсдэг боловч өөрчлөлтийг хийхийг хүсдэггүй. Энэ талаар бодоод үзээрэй. Хэрэг би энд байгаа бүх хүнд хандан та өөрчлөгдсөн байхыг хүсэж байна уу гэвэл тийм ээ гэж бүгд хариулна. Гэхдээ ойлгож байна уу? Бидний хүсэж байгаа зүйл бол жинхэнэ утгаараа хувьсан өөрчлөгдөхийг биш, зүгээр нэг хөрвүүлэгдсэн байхыг хүсэж байгаа юм. Бид энд байж яснаа гинт тэнд очисон байхыг хүсэж байна гэсэн үг. Бурхан минь намайг өөрчлөөч. Нэг л өдөр гинт өөрчлөгдсөн байхыг хүсэж байгаа. Харин жинхэнэ хувьсан өөрчлөлт бол ийм арга замаар бий болдгүй. Та хувьсан өөрчлөлийн талаар мэдэж авах хэрэгтэй. Энэ бол бага зэргийн хүндрэлтэй зүйл юм. Өөрчлөлт гэдэг бол бидний амьд байгаагийн өсөж байгаагийн шинж тэмдэг. Бид өөрчлөлтийн төлөө төрсөн. Нэг хэвийн байхаас залхдаг. Сонстоо би сэтгэл хангалуун байна. Харин би ямар нэгэн өөрчлөлтийг харахыг хүсэхгүй байгаа тэр үедээ сэтгэл хангалуун бус болдог. Өөрчлөлт бол биднийг сэргээдэг. Зарим уулзлынхаа үеэр бид танилцуулах их аргаа өөрчилдөг. Бид арай өөр газар зогсоод баг зэрэг өргөдөг. Би танарт нэг тодорхойлолт хэлье. Энийг та нар барьж аваасай гэж би хүсэж байна. Өөрчлөлт бол ихэнхдээ айж сүрдмээр зүйл байж болно. Харин сүүлдээ сэргэлт болдог юм. За аль юу? Тэгэхээр өөрчлөлт бол ихэнхдээ айж сүрдмээр байж болно. Харин явандаа сэргэлт болдог юм шүү. За нэг сайн жишээ хэлье. Би энэ үйлчлэлийг хийж эхлэхдээ өмнө нь өөр газар ажиллаж байсан шиг шаргуу ажиллахгүй байгаа юм шиг надад санагдсан. Ялангуяа би маш их офисын ажлаас сухтах хэрэгтэй байсан. Харин илүү ихээр бурхан намайг дуудсан талбар болох сүнслэг үйлчлэлийн тайлбар унших, бичих, заах, судлах, залбирах гэх мэт өөрийгөө зориулах хэрэгтэй болсон юм. Харин хүмүүсийг ажилд авах, олон зуун хүнийг зохицуулах, засч залруулах гэдэг олон офисын ажлаас би холдохыг хүссэн. Тэгэхээр манай хүү Дан бидэнтэй хамт ажилласан л та. Тэр яг л өөрийнхөө байх ёстой газар очсон бөгөөд надтай их адилхан хүн тэр бүхнийг аваад хийгээд тэр гүйцэтгэх захирлын албан тушаалд очсон их зүв санагдсан. Тэгээд тэр өөрчлөлтийг хийж эхэлсэн л дээ. Өөрчлөлтүүдийг хийж байсан. Харин би юу ч өөрчлөхийг хүсээгүй. Ойлгож байна уу? Ихэнхдээ бид дарамтнаас гарахыг хүсдэг. Харин бид юу ч ярахыг хүсдэггүй. Эсвэл бид хэн нэгэнд ажил өгөхийг хүсдэг. Эрх мэдэл өгдөггүй. За альвэ та нар надтай хамт байна уу? Бид тийм эрх мэдэл өгдөг шүү дээ. Бид хүмүүст ажил өгөхийг хүсдэг, харин тэдэнд эрх мэдэл өгдөггүй. Миний дургүй зүйлийг тэд бүтээж чадахгүй. Тиймээс уур уцаар айц хүчсээс сэргэлт хүртэл би нилээд цаг хугацааг туулсан. Харин одоо би өөрчлөлтөнд дуртай. Би энэ замаар тулсан. Одоо бол харин би тэнд байсан ч болно, байгаагүй ч болно. Би өдөржин тэнд байх шаардлагагүй болсон. Тэд ямар компьютерийн програм авч дараа нь яах их талаар хуралд би байх хэрэггүй болсон. Надаас хамаагүй илүүгээр тослогдсон өөр хэн нэгний хийж чадах миний хийх хэрэггүй тэр зүйлс зөндөө байдаг. Гэхдээ би танд нэг зүйлийг хэлье. Эхэндээ энэ бүхнээс өөрийгөө чөлөөлөх их хэцүү байсан шүү.
Бурхны амар тайван өөрийн зүрхэндээ хүлээн авах Joyce Meyer-ийн Амар тайван тохимол ном танд туслана. Хэрвээ та энэ номыг бэлэг болгон авахыг хүсвэл өөрт боломжтой бүхэл хэлбэрээр бидэнтэй холбогдоорой.